нийт 17 сая га талбайг эрт маламлын газраас зарласан байсан. 2.8 сая га талбайд нь сонгон шалгаруулалт зарлаа. Тайгуулын тусгай зөвшөөрлүүд олгогдсон байгаа мэлээ. Одоогоор тэгэхээр эрт маламлын газраас одоо нээлттэйгээр зарлах 14 сая га талбай үлдсэн байна гэсэн статистик мэдээлэл одоо вебсайт дээр нээлттэй байгаа. Жишээлбэл 2025 оны раунд ап дээр болохоор салбарын сайд, туван сайдын хаагуулыг одоо нөгөөнийг дэмжих жил болгож ерөнхийдөө раунд ап зорилттой байсан. Хөрөнгө оруулалтыг татъя. Гадны хөрөнгө оруулалт болон одоо нөгөө дотоодын компаниудаар одоо хаагуулын судалгааны ажлуудыг нэлийн түлхүү хийлгэе гэсэн одоо зорилттой байгаа юм байлээ. 2006 онд болохоор хаагуулын тусгай зөвшөөрлийн тоо болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо хоорондоо бараг 4 дахин одоо зөрүүтэй байсан гэсэн. Хаагуулын тусгай зөвшөөрөл тухайд одоо 4100 байсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл болохоор 972 ширхэг байсан байлээ. 2012 болон 13 онуудад хаагуулын 4000 байсан хаагуулын тусгай зөвшөөрөл маань 2 дахин буураад 2000 орчим болж эхэлсэн. 2025 оны хамгийн сүүлийн байдлаар хаагуулын тусгай зөвшөөрөл маань 976 ширхэг болж буураад ашиглалтын тусгай зөвшөөрөл болохоор 1700 ширхэг болж буурсан. 2023 оны 4 сараас хойш сонгон шалгаруулалт зогсоод 25 оны 2 сарын 27-нд сонгон шалгаруулалт одоо үргэлжлүүлээ зарлагдаж эхэлсэн. Тэгээ энэ хугацаанд 4 сарын 2-нд тендерийн одоо нөө материал илгээх сүүлийн хугацаа байхад тэлдэггүй байсан гэж харж байгаа. Тэгээд бид материалаа илгээх гээд оролдохоор вебсайт нэлээд ачаалттай гацаад ерөөсөө орохгүй байсан. Дээрээс нь 20 талбай зарлагдангуудаа 2 талбайгийн цуцлцсан. Тэгвэл тэгж цуцлахдаа дөнгөж цуцлахынхаа өмнөх өдөр нь эрт маламлын вебсайт дээр мэдээлэл тавиал маргааш нь тэр талбайг шууд тендерийн сонгон шалгаруулалтынхаа 20 жигсаалтаас шууд хоёуланг нь хасаа ичиж байгаа байхгүй юу. Энэ бас нэг ойлгомжгүй байдлаасан. Дээрээс нь 4 сарын 2-нд тендер хаагдах сүүлийн хугацаа байхад дахиж нэг өдрөөр хойш нь дахиж сунгаж байгаа байхгүй юу. Тэгээд энэ нь бас ингээд бас хөрөнгө оруулагч нарт их ихтгэл байхгүй болж байна. Дорногов аймагт нэг хөх толгой гэдэг нэг талбай бас цуцлагдсан. Мэдээлэл нэг 2-3 хоногийн өмнө гараад цуцлагдсан. Тэгээ хэрэг одоо ингэж цуцлах байсан бол заавал хүмүүст ингэж нээлттэйгээр мэдээллийн тавиад ингэх юу ямар шаардлагатай байсан болоо гэж зөндөө мөнгө өргө зарцсан. Одоо тэр тендерд ороход чинь төсөл бичгээд хичнээн геологууд ажиллах уу, тэрэнд одоо хичнээн өдөр зарцуулах уу, очиж геологийн фонд дээр очиж материал үзэн одоо тэр болгоны ард цаг хугацаа хөрөнгө явж байгаа гэдгийг бас одоо мэдхгүй ойлгож байгаа ч юм уу ч юм уу. За жишээ шүү 6000 га талбайг сонгон шалгаруулалтанд орно гэд ялгцсан байгаа. Тэгээ яг зарлах болсон чинь тэрнийх нь тал нь байхгүй болтсон жишээний зүйлүүд бас айгүйх байгаа байхгүй юу. Давцалтай байсан бол тэрийг анханасаа сайн бэлтгэе календарчсан төлөвлөгөө юу н байгаа мó энэ жил хэдийг зарлахын хэдийн хэд хугацааны давтамжтай зарлахын гэдгээ төлөвлөгөө бас байгаа байлгүй дээ л гэж бодож байна л да.